танилцгаая. Сайн байцгаана уу? Бид оюуны төвээр хичээлдэг. Өдөрт хэдхэн минутыг л үүнд зарцуулахад өдрөн өдрийнхөө оюуны эрч хүчийг олж авдаг юм. Өмнө нь бид уншиж, бичих, суралцсан үзэн яддаг байлаа. Тэгээд өдөржингөө зурагт үзэж унждаг байв. Харин одоо бид суралцах дуртай болсон бөгөөд бидний бүхий л үйл ажиллагаанд хүрэлцэх эрч хүч бидэнд байна. Гэхдээ хамгийн гол нь ядарч залсан үедээ дахин яаж эрч хүчтэй болох вэ гэдгээ бид мэддэг болсон. Сэтгэхүй хөгжих тоглоом дасгалууд. Энэ тоглоом дасгалуудад зорилго нь бит болон хөдөлгөөнд хөгжин тоглоомуудаар тархины үйл ажиллагааг дэмжинэ. Би тодхон байна. Оюуны тэмрээр хичээлэх нь тархиа амраан, альжаал ядаргаагаа тайлан анхаарал төвлөрөлт сайжирдаг. Тийм учраас би оюуны тэмрээр хичээлэх дуртай. Та нартай тархи хэрхэн ажилладаг тухай хэлж өгье. Бидний зүрх зүүн талын тархи маань судалгаа шинжилгээ, логик, санаачлаг, бодит байдал, математик, төлөвлөгөө, бодитоор дүгнэх, сургалт зэрэг ажилладаг бол баруун тархины маань үйл ажиллагаа, бүтээлч байдал, сэтгэл хөдлөл, мэдрэмж, урлаг, хөгжим, төсөөлөл, дуу хөгжим, өнгө зэргийг дэмждэг байна. Ингээд та нарыг ойлгосон гэдэг итгэлтэй байна. Энэ дасгал маань зөрүүлэн хөдлөх дасгал. Дасгалыг хийхээс өмнө алхмуудтайгаа танилцгаая. Нэгдүгээр алхам. Аль нэг гар чинь хөдөж байвал түүний эсрэг талын хөлийг мөн нэгэн зэрэг хөдлөгнө. Хоёрдугаар алхам. Уурагш хажуу тийш шилжин хөдлөх бөгөөд нүдээ бүх чиглэлд хөдлөгнө. Энэхүү дасгал нь их тархины ажиллагааг сайжруулах шин зүйл сурахад нь хэрэгтэй шүү. Найзуудаа, оюуны тэмрээр хичээлэх нь сонирхолтой. Бяцхан зөвлөгөө өгөхөд энэ дасгалыг өдөр бүр хийж хэвшээрэй. Тоглоом залхуу 8 дуртай. Би анхаагаа 8 мартах
Уншиж байсан зүйлээ санахгүй байхын тулд тодхон бас үнийг чөтгөр хэрэглэж дуртай. аав нь зааж өгсөн юм. Ингээд найзаа Харин хэлж бид хоёр зорж байгаа. бие биедээ Хатаа уншиж хацгаая. өгсөн зүйлээ мартахад үнийг хэрэглэдэг. Бид хамтдаа номын сонин явж ингэж тоглох дуртай. Доогч зурагт үзүүлж байгаагаар 8-5 гар тус бүрээрээ 8 удаа 2 гараа хамтд нь 3 удаа зурах хэрэгтэй. Сайдар ажиглаараа өгдөөдөө. Хөгжилтэй байх болно. Зурх дуртай юу? Тэгвэл хос зураглал. За зургийг сайтар ажиглаарай. Одоо хамтдаа 2 гараа ашиглан зураг зурж үзчихье. Их сонирхолтой шүү. Би 2 гараараа нэгэн зэрэг наас цааш дээш цааш хөдөлгөөнөөр хос зураглал хийж чад. Зурагт үзүүлснээр 2 гартаа харандаа палмастер барьж болно шүү. Ингээд ирээхээ зурж байгаа эсийг хараад дуурайан зураарай хүмүүдээ. Найм таруулах цагаан толгой. Тодхон миний бичгийн хий муухай болоод байвал энэхүү дасгалыг хийдэг. Залхуу 8 дотор цагаан толгойн өсгүүдийг багтаан бичдэг дасгал юм. Чи үүнийг хийж сурах юм бол бичих чадвараа хөгжүүлээс гадна идэвхтэй сэтгэн бодож сурдаг юм шүү. Ингээд та бүхэн өөрийн зурсан залхуу 8 дотроо цагаан толгойн өсгүүдийг зурхыг хичээгээрэй. Намын тооны дугуй тус бүрийг ашиглаж болох нь Чөдрайкото баярлалаа. За доор Google-ийн киноны зургийг хараад та бүхэн таньж байгаа тийм ээ. Энэ кино маш сонирхолтой. Дахин үзээрэй. Баяртай хүмүүстээ.